11-р анги. Номын эгч. Хүн уурлахад уур нь илрэх байдлаар өөр байдаг. Зөвхөн хитгэн үг эсвэл биеийн өчүүхэн хөдөлгөөн өөрчлөгдөхөд л тухайн хүний уур хилэнгийн өнгө аяс огт өөр мэдрэгдэнэ. Жишээлбэл номын эгч нарийнхан хөмсгөө дээш сэрвийж бэлхүүс нь хөдөлшгүй шулуун болсон байлаа. Дээрээс нь ширээг тогших уруу, хорц хатас ширтэх харц, мөсчиг хүйтэн хоолой нийлээд бүх биеэс нь алах хүсэл тэнгэрт тултал өргөж буй мэт санагдуулна. Ийм байдлыг харсан энгийн гинэн эрэгтэй шав бол айсандаа ухаан балартаж үг хэлж чадахгүй болох үз. Лимминч бас зэрэг бодолж орхив. Тэр өөрийнхөө энэ лекцийн танхим зөв аргаар орж ирсэн хэсэгтээ эргэлзэн боломжтой асуулаа. Би энд ирж болохгүй байсан юм уу? Номын эгчийн үгийг сонсмогт зүрхэнд нь уурын гал дүрлзв. Энэ жаал нэвтрэх үнэмлэхтэй байж чин хөгжмийн салбарт эрэгтэй хүн орохыг цээрлдэг бичигдээгүй дүрмийг мэдэхгүй байна гэж үү? Яг тэр үед намуухан зөөлөн хоолой сонсогдов. Лин ихчээ, юу болов? Лиммин тэр зөөлөн дуу гарсан зүг рүү хармагцаад очив. Цагаан энгийн дайшин жөмссөн, хар усан бих асгарсан мэт намирсан нэгэн бүсгүй зогсож байлаа. Тэр яг л өөр ертөнцөөс ангид буусан дагин мэт ихэмсэг үзэгслэн төгөлдөр харагдана. Тэр бол Маршал Цин Шяогийн охин Алдарт Цин Шинсайн байв. Лиммин түүнийг үзэгслэн худалдаан дээр холоос харсан. Түүний гар лугсаа 6 дахь зэрэглэлийн авьяас хосгүй гоо үзэгслэн бичээсийн техникт гаргасан амжилт хүч чадал гээд бүх зүйлний шилдэг авьяаснуудыг хүртэл өөрийгөө дорд үзэхэд хүргэмээр Лиммин өөрийгөө тэнгэрийн аз тохиосон хүн ирээдүйд агуу замаар алхаж тэнгэр асгарах твд нэрээ дуурсана гэж боддогч одоогийн Цин Шинсайны хувьд хөршгүй оршихуй байлаа. Түүнтэй харьцуулахад Лиммин байтугай тэр бардам жуу янч худгийн яраалаас тэнгэр ширтэх мэлхий төдий. Лиммин гайхаж орхив. Энэ мөчид Цин Шинсюантай таарна гэж төсөөлөөгүй. Гэвч түүний гайхсан энэ хариу үйлдэл бүгд харсан. Ялангуяа номын эгч бүр тод харжээ. Жинхэнэ санаа нэцтэй л гарч байна да. Номын эгч дотроо ууртайгаар бодов. Худгийн мэлхий хум мөрөөдгөндөө. Үнэн дээр тэр мөчид охидын бодол янз бүр байлаа. Номын эгч Лимминийг таагүй хүн гэж үзэж байсан ч Цин Шинсуаныг харсны дараа түүнийг хэтэрхий ёсгүй авирлаж байна гэж шууд хэлэхэд бас хэцүү байв. Гэвч энэ түүнд огт таалагдсангүй. Түүний бодлоор эрчүүдийн ихэнх нь л ийм байдаг. Тэр Цин Шинсуанд хэлв. Энэ жаал эмхтэй шавнарт төв утгаар нууцаар орж ирсэн бололтой би байцааж байна. Чи нэвтрэх үнэмлэхээ гарга. Сүүлийн үгсээ тэр Лиммин тандан хэлв. Лиммин толгоогоо майжв. Тэр хизээ эмхтэй шавнарт төв утгаар ирсэн юм бэ? Яагаад гинт ийм зүйлд буруутгагдаад байна? Тэр хэлв. Би зөвхөн лавлах ном үзэхээр ирсэн. Нотлохоо баримтгүйгээр намайг хийснээс өөр зүйлд буруутгах хэрэггүй. Та зүгээр л үндэслэлгүй дүгэлт хийж өөрийнхөө ухааныг гэж намаагч доромжилж байна. Лавлах ном үзнэ гинэ. Чи сая Тэнгэрийн чин хөгжмийн жагсаалт гэдэг номыг л хараад сууж байсан. Чи чин хөгжим хийх гэж байгаа юм уу? Лиммин тайлбарлах үг олдсонгүй. Тэр зүгээр л хайхрамжгүй өнгөөр хэлв. Зарим зүйлийг ойлгох гэсэн юм. Иймэрхүү ичиг нүргүй ирчүүд бүгд л хөгжим ойлгох гэсэн, чин хөгжмийн талаар сурах гэсэн гэж шалтгаан хэлдэг. Тэгээд боломж гарвал бусдад төвөг боддог. Үнэхээр ч хишмээр. Чи чин хөгжимд сонирхолтой гэж үү? За тэгвэл би асууя. Чин хөгжим хідэн үндсэн авиа бүхий тогтолцоотой вэ? Тэдгээр нь юу вэ? Өндөр өнгөнд ямар материалын чавхц тохиромжтой вэ? Нам өнгөнд ямар материал илүү сайн бэ? Хэрвээ чи надад хангалттай хариулж чадвал би чамайг үнэхээр хөгжимд сонирхолтой чин хөгжмийг судлахыг хүссэн гэж итгэе. Лиммин байран дээрээ гацав. Тэр чин хөгжмийн тухай хамгийн энгийн зүйлсийг л бүдэг мэднэ. Харин ийм нарийн мэдлийн тухайд бол огт мэдэхгүй. Олон хүний өмнө худал хэлж зүрхэлж байна уу? Чи зүгээр л ном үзэж байгаа дүр хэсгсэн. Жинхэнэ зорилго чинь манай эмхтэй шав нарыг ажиглах байсан. Чам шиг хүмүүсийг би хангалттай олон харсан. Нэвтрэх үнэмлэхээ өг. Номын эгч гараа Лиммин рүү сунгав. Лиммин чимээгүй болов. Түүний нэвтрэх үнэмлэх зээлж авсан зүйл хэдийгээр 7 гүн ухааны тулааны ордонд нэвтрэх үнэмлэхийн хэрэглээнд хэтэрхий чанга ханддаггүй ч гэлээ. Тэр энд байгаа л бол дүрмийг нь дагах ёстой. Гэвч энэ үед Цин Шинсуан хэлв. Лин ихчээ,
Энэ хэргийг ингээд өнгөрөөе. Тэр анх удаа л ийм зүйл хийж байна. Ийм хатуу хандах хэрэггүй байх. Цэн Шинсон ч мөн Ли Минийг худал хэлж байна гэж бодож байлаа. Үнэн дээр тэр үнэхээр худлаа хэлсэн. Номын ихч Цэн Шинсоны үгийг үл тоож чадсангүй. Гэхдээ дургуйтсан хэвээр хэлв. Шинсон, чи үнэхээр дэндүү зөөлөн сэтгэлтэй юм. Ийм хүмүүсийг твчиж болохгүй. Ийм хүний нэвтрэх үнэмлэхийг хураах нь аль хэдийн өршөөл үзүүлж байгаа хэрэг. Миний нэвтрэх үнэмлэхийг хураана гинэ? Ли Мин гайхан хэлв. Та надтай адил шав, сургуулийн ирэх мэдлэлтэн биш. Миний зүйлийг хураах ямар эрхтэй юм бэ? Амчин хурц юм. Нэвтрэх үнэмлэх хураах эрхийг сургуулийн захиргаа надад тусгаалan олгосон. Чин хөгжмийн салбарт хүн бүр надад нүүр өгдөг. Миний хийсэн зүйл энд хүчинтэй. Энд л би дүрм. Одоо өг. Үгүй бол юу болохыг өөрөө харна. Нэвтрэх үнэмлэхийг Лин Шаод нь зовж байж олж өгсөн. Ли Мин түүнийг яахан хураалгах билээ? Хэрв тэгвэл ах トゥ шиг найзынхаа нүрийг яаж харах юм? Өөр аргагүй болсон тул Ли Мин жинхэнэ зорилгоо хэлэхээр болов. Үнэн дээр энэ тийм актер зүйл бишээ. Бичээсийн техникт шинэ материал турших нь ховор явдал биш. Амжилттай болох эсэх нь өөр асуудал. Ли Мин хэлв. Би Тэнгэрийн хорхоон торгыг бичээсийн техникт ашиглаж болох эсхийг судалж байна. Бичээсийн техник судлана гинэ? Тэнгэрийн хорхоон торгыг шинэ материал болгон ашиглана гэж юу? Хэрв энэ үгийг 50, 60 настай бичээсийн мастер хэлсэн бол номын ихч гайхгүй байх байсан. Гэвч ийм үгийг 15, 6-тай туршлагагүй үгийн амнаас сонсно гэдэг. Шинэ материал, шинэ техник боловсруулна гинэ? Тоглоом хийж байгаа юм уу? Ямар энэ муухай зүуд вэ? Зөвхөн бичээсийн техникийг үнэхээр судалж, одоогийн материал нь хангалтгүй болсон мастер л шинэ орц хайдаг. Харин энэ 15-тай хөдөөний хүүгийн суурь мэддэг гэвэл сайндаа л бичээсийн техник, бичээсийн замд анхлан орох нь мэтийн муу гарын авлага уншсан байх. Тэгээд тэр нь ч бүр ховор тохиолдол. Ийм хүн шинэ материал боловсруулна гэж яаж хэлж чадаж байна? Номын ихч чангаар инээгээд хэлв. Чи биднийг тэнэг гэж бодоо юу? Би өөрөө бичээсийн техникийг сайн ойлгодгүй нүнэн. Гэхдээ харамсалтай нь өнөөдөр чи азгүй таарчээ. Миний хажууд Тэнгэрийн аз хаант улс төдийгүй ойр хавийн хид хідэн улсын дунд хамгийн агуу бичээсийн авиастан байна. Жинхэнэ мэрэгчлэлтэн өмнө энэ өчүүхэн чадвараа гайхуулна гэж юу? Би инээгээд үхэх нь. Шинсон, би асууя. Чи шинэ материал судалж эхэлсэн үү? Цэн Шинсон Ли Мин рүү их царав. Тэр түүнтэй ойролцоо насны хүн. Тиймээс Ли Миний хийсэн үг худал биш байж магадгүй гэж бодоход үнэхээр хэцүү байлаа. Тэр 50 хэлв. Бичээсийн техник олон төрөлтэй, маш гүн. Зөвхөн анхан шатны материалуудын бүртгэлд 13,600 гаруй төрөл бий. Харин илүү өндөр түвшний материалууд нууцлагдмал байдаг тул тоог нь хэлэхэд хэцүү. Зөвхөн эдгээр 13,000 гаруй материалуудын нөлөө, хэрэглээ, холих харьцаа, бүтэц зэргийг бүрэн ойлгохын тулд бичээсийн мастер олон жил зарцуулдаг. Миний авьяас өчүүхэн. Би одоо хүртэл эдгээр анхан шатны материалын бүх хэрэглээг бүрэн олж мэдээгүй. Шинэ орлуулах материал хайх тухайд бүр ярих ч зүйлгүй. Номын ихч сэтгэл хангалуун инээв. Ха. Бяцхан худалч өөрийнхөө үгэнд ороогдож эхэллээ дээ. За дахиад зохиогоод үз. Энэ ихч чинь хүлээж байна. Ли Мин түүний хэтрүүлсэн инээдийг сонсоод дотроо л инээв. Энэ эмэгтэй үнэхээр сонирхов юм. Бүр жинхэнэ галзуу шахуу. Эрчүүдийн талаар ямар нэгэн сэтгэлийн шарахтай юм биш үз? Тэр хэлв. Би үнэхээр судлахаар ирсэн. Би бичээсийн техникийг судалж байгаа. Зүүдэндээ нэгэн санаа олсон юм. Би заавал амжилтанд хүрнэ эсвэл хүрэхгүй гэж хэн хэлсэн юм? Шинэ бичээсийн шав, шинэ материал судалж болохгүй гэж хэн тогтоосон юм? Чи авсаа харах хүртэл үхлээс айхгүй бололтой. За сайн байна. Би ч бас юм ойлгодог хүн. Өнөөдөр чи Шинсоныг үнэхээр итгүүлж чадвал би үгийг чинь сонсъё. Би бичээсийн техникийг ойлгохгүй. Тиймээс тэр чамааг шалгаг. Цэн Шинсон баг зэрэг төвөгшөөж. Номын ихч ирчүүдэд хит сэжиглэнгүй ханддаг нь үнэн. Гэхдээ энэ залууг харахад үнэхээр худал хэлж байгаа мэт байв. Нас залуу хувцсан энгийн гэр бүлийн сууринч тийм ч өндөр биш гэдгийг нэлт. Тим залуу бичээсийн техник сурч дадлаг хийх хөрөнгө мөнгө боломж үнэхээр байх уу? Гэхдээ түүнийг ингэж хайр найргүй болон шахах хэрэг байна гэж юу? Тэр хэлв. Лин ихчээ,
Энэ хэргийг ингээд дуусгуул яасан юм бэ? Номын ихч хариулав. Шинсэн чи дэндүү зөөлөн сэтгэлтэй юм. Чи биднийг анх эдгээр хүмүүс яаж түүх боддог байсныг мэдэхгүй. Бид тэднийг зогсоох гэж ямар их зовсныг ч мэдэхгүй. Хэрэв бид зөөлөн хандвал тэдний төвөг дарамтанд төгсгөл гэж байхгүй болно. Цэн Шинсэн өөр аргагүй болов. Тэр хідэн энгийн асуулт асуухаар шийдлээ. Хэрэв тэр ядаж нэгэнд нь хариулж чадвал хангалттай. За, нөхөр шав. Тэнгэрийн Аз хаант улсын бичээсийн техникийг хэн үндэслэснийг мэдэх үү? Цэн Шинсэн аль болох хамгийн ерөнхий асуултыг сонгоо асуув. Гэвч ийм асуулт ч Лиминийг чимээгүй болгож толгоогоо майжхад хүргэлээ. Тэнгэрийн Аз хаант улсын бичээсийн техникийг ямар хөвшин хүн үлдээснийг хэн мэдэх юм? Тэгээд хинт хэрэгтэй гэж. Тэнгэрлэг ордны дурсамж нь ийм өчүүхэн түүхэн мэдлэг байхгүй. Тэр бүхэл бичээсийн техник, бичээсийн замд анхлан орох нь гарын явлан зөвхөн анхан шатны мэдлэгийг л өвлүүлсэн болохоос биш, Тэнгэрийн Аз хаант улсын бичээсийн түүхийг дэлгэрүүлээгүй байв. Лиминий гацныг хараад номын ихч инээмсэглэл улам тодров. Энэ түүний бодлыг баталж өглөө. Энэ залуу бол ердөө худал шалтак хэлсэн хүн. Тэр дотроо түүнийг жаахан илүү булан шахаж зугаацъя гэж бодов. Ийм энгийн зүйлийг ч мэдгүй гэж үү? Би хүртэл мэднэ. Одоо хэлэх үггүй болсон биз дээ. Гэвч Лимин аргагүйдсэн өнгөөр хэлв. Би түүх сайн мэдэхгүй. Харин эмийн чанар материалын урвалын талаар бага зэрэг мэднэ. Эмийн чанар материалын урвалаа. Энэ бол маш өргөн нарийн салбар. Цэн Шинсэн өөрөө хүртэл бүрэн эзэмшиж амжаагүй зүйл. Энэ залуу яаж мэдэх вүлээ? Цэн Шинсэн зарим хүн үнэхээр утга учиргүй зөрүүд байх юмаа гэж бодов. Хэрэв эхлээд буруу зүйл хийсэн бол зүгээр л хүлээн зөвшөөрөөд өнгөрөхөд болно. Яагаад худлаа үгээд цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж. Тиймээс тэр арай хялбар биш асуулт асуухаар шийдлээ. Энэ уйтгартай ач холбогдол багтай байцаалтыг дуусгахыг хүссэн юм. Эцээц тэр энд чин хөгжим судлахаар ирсэн бөгөөд лекцээс хоцорч байлаа. Цэн Шинсэний үндсэн зэвсэг сэлэн боловч тэр хөгжим тоглохыг ч орхидгүй. Тэр асуув. Тэгвэл нөхөр шав, чи дөргөлт бичээсийн онцгой хэв маяг шин чанарыг мэдэх үү? Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 12 дугаар анги. Цэн Шинсэний урилга. Бичээсийн техник нь энгийнээс эхлээд төсөөлхийн аргагүй ховор хүртэл хэдэн 10,000 төрөл материал ашиглаж чаддаг. Эдгээр материалыг янз бүрээр хослуулж бичээсийн мастерын ур чадвараар дамжуулбал тоо томшгүй олон нууцлаг гүн гүнзгий бичээсийг зурж болно. Бичээсийн техникт 3,600 суурь шугам, 4,900 суурь тэмдэг байдаг. Эдгээр олон төрлийн шугам тэмдгийг янз бүрээр нэгтгэж байж хувирч өөрчлөгдөх бичээсийн техникийг зурж сэлдэг. Дөргөлт бичээс нь тэр 3,600 суурь шугамын зөвхөн нэг нь л байлаа. Лимин мэдээж дөргөлт суурь шугамыг мэднэ. Үнэн дээр тэр суурь шугам ердөө 3,600-аар хязгаарлагдахгүй нийт 6,000 төрөл байдаг гэдгийг мэдэж байв. Энэ нь тэнгэр асгарах твийн бичээсийн мастеруудын мэдлэг суурь шугамаас бараг 2 дахин их гэсэн үг. Гэхдээ тэнгэрийн хорхойн торхтой адил Лимин тэнгэр асгарах твийн дөргөлт шугам тэнгэрлэг орныхтой яг адил эсхийг мэдэхгүй байлаа. Тэр зөвхөн хэд их зөрүүгүй байгаасаа гэж найдав. Тэр баруун гараа сунгав. Жинхэнэ их хүч хурууны үзүүртэн цугларлаа. Дараа нь тэр агаарт хэд хэдэн хурц гэрэлтсэн шугам зурж эхлэв. Тэдгээр шугам чимээгүй атлаа үзэсгэлэнтэй гэрэл цацруулж эцэстээ нарийн түүхтэй нэгэн зураглал болон нэгдлээ. Тэр зураглал Цэн Шинсэн болон алмаар нь ширтэж буй номын ихчийн өмнө гэрэлтэн тогтов. Лимин эдгээр бичээсийг өдөр бүр бэлдэж байсан. Сүнсний хэлтэрхийн дурсамж болон өөрийн хөдөлгөөн нийцтэй айжмаар нийцэж эхэлжээ. Үүний үр дүн хоёрхан үгээр хэлбэлд гарт орсон. Лимин асуулаа. Энэ дөргөлт тэмдэг мөн үү? Цэн Шинсэн гайхсандаа хэсэг зур юу ч хэлж чадсангүй. Номын ихч түүний царайг хараад шууд ойлгов. Энэ залуу хуруугаараа дэмий сараатсан хэрэг биш байна. Тэр үнэхээр дөргөлт шугамыг зурсан байна. Энд ямар ч алдаа байхгүй. Новш гэж энэ хөдөөний жаал үнэхээр бичээсийн техник мэддэг гэж үү? Эн чинь арай хитрхи утгагүй юм шүү. Цэн Шинсэн сэтгэл үнэхээр цочирджээ. Гэвч тэр доторх нарийн мэдрэмжээ ил гаргахгүй хичээв.
3600 суурь шугам бий. Анхлан суралцагч тэдгээрийг бүгдийг нь цээжлэн гэдэг үнэхээр хэцүү. Лимийн ганц суурь шугам мэддэг байж болно. Энэ тийм гайхамар зүйл биш. Гэхдээ түүний зурсан дөргөлт тэмдэг бүрэн зөв байсан Цин Шинсуаныг гайхшруулсан юм. Энергийн байрал нь яг л байх ёстой газараа байлаа. Энэ бол үнэхээр гайхалтай. Ийм зүйл зөвхөн удаан хугацааны хичээл зүтгэл уйггүй дадлагын үр дүнд л бий болно. Сэтгэлдээ баг зэрэг хямарсан Цин Шинсуан аяархан хэлв. Мөн байна. Лимийн үргэлжлүүлэн хэлв. Дөргөлт тэмдэг бол довтлооны шинжтэй бичээс ихэвчлэн зэвсэг дээр байрлуулдаг. Тулаанч зэвсэг ашиглахдаа их хүчээ зэвсэгтээ төвлөрүүлж түүгээр дайснаа дардаг. Гэхдээ ийм аргыг нэмэлт үр нөлөө хязгаартай. Харин дөргөлт шугамыг зэвсэг дээр тавьбал тулаанч их хүчээ зэвсэгт оруулах үед тэр хүч шугамаар дамжин өндөр хурдны чичиргээ үүсгэнэ. Ингэснээр цоолох хүч нэмэгдэж зэвсгийн ир улам хурц болсон мэт үр дүн гардаг. Лимийн дөргөлт тэмдгийн зарчмыг тайван хялбархан тайлбарлав. Цин Шинсуан үүнийг бараг таамаглаж байсан. Ийм чадварлаг дөргөлт тэмдэг зурж чадсан хүн мэдээж түүний зарчмыг мэдэх ёстой. Харин мэдэхгүй байсан бол тэр нь харин ч хачирхалтай. Цин Шинсуаны өрсөлдөх сэтгэлч баг зэрэг өдөөгдөв. Тэр энэ хүүд бүрэн дарагдаж болохгүй. Тэр асуулаа. Тэгвэл нөхөр шав, чи туг тэмдгийг хэрхэн зурх аргыг түүний зарчмыг мэдв үү? Тэр харьцангуй энгийн шугам зурвалснаас татгалзаж илүү төвөгтэй суурь тэмдэг рүү асуултаа ахиулав. Гэвч энэ мэдээж Лиминийг бодлуулж чадсангүй. Үнэндээ суурь тэмдгийн талаарх Лиминий ойлголт тэнгэр асарах твд байгаа мэдлэгээс хавьгүйгүй юм байлаа. Тэр тайвнаар агаарт туг тэмдгийг зурж эхлэв. Суурь тэмдэг шугамаас илүү төвөгтэй байсан ч Лиминий хороо өчүүхэн ч зогсолтгүй хөдөлж байлаа. Нүд ирэмхийн зур нарийн бичээсийн тэмдэг агаарт гялалзсан тогтов. Энэ удаа Цин Шинсуанч бүрэн гайхширч орхив. Суурь тэмдэг нь суурь шугамаас хавьгүй төвөгтэй. Шугам нь 2 дахин олон доторх энергийн урсгалыг дагах нь бүрч хэцүү. Гэвч Лимийн үүнийг тун хялбархан хийчихлээ. Энэ чадвар аль хэдийн Цин Шинсуаныг давжээ. Тэнгэр минь, тэр бол суутан. Санамсаргүй таарсан энэ хүү бичээсийн авьяасаараа суутнуудын дундх суутан байж таарав. Гэхдээ энэ ийм тэнгэрлэг бичээсийн техникийг хинээс сурсан юм бол? Гадаад байдлаас нь харахад тэр ямар нэгэн том язгууртан гэлбэгүүлээс гаралтай хүн биш. Эсвэл алс бүглүү ууланд нуугдсан суудаг эртний мэргэн ер бусын даяанчийн шавь юм болов уу? Цин Шинсуанд Лимийн бүхэлдээ оньсог мэт санагдав. Тэр үргэлжлүүлэн түүнийг шалгалаа. Чангаан ярих тусам тэр улам гайхширна. Энэ Лимийн гаднаасаа харагдаж байгаагаас шигэ энгийн хүн огт биш. 3600 шугам 4900 тэмдэг нийлээд 8000 гаруй төрөлт. Гэтэл тэр тэдгэрийг бараг бүгдийг нь мэддэг мэт санамсаргүйгээр нэрлэж тайлбарлаж байлаа. Цин Шинсуаны гайхширалтай харьцуулахад номын эгч тэдний ярианд аль хэдийн бүрэн дарагдсан байв. Тэр хажуудаа зогсон бүдэлсэн хэвээр. Энэ хоёр бичээсийн мастер хоорондоо огт өөр тэнгэрийн хэлээр ярьж мөвөж санагдана. Тэр зөвхөн Шинсуаны царай улам гайхаж, улам биширч байгааг харахаас өөр юу ч хийж чадсангүй. Номын эгч Шинсуаныг маш сайн мэддэг. Цин Шинсуан гаднаа эрхэмсэг тайван харагддаг гэж бүх хурд. Тэр хүн бүртээ илдэг дэгжин харьцдаг. Гэвч үнэндээ 6 дугаар зэрэглэлийн тэнгэрлэг авьяас асар их хүч чадал нь түүний зүрхэнд төрөлхийн бардам зан суулгасан. Өнөө хүртэл тэр үеийнхнээсээ хин нэгнийг ийм өндрөөр үнэлж байгаагүй. Эцэст нь номын эгч бүр мэдээ алдах мэт болов. Тэр нэг л зүйлийг ойлгов. Өнөөдөр энэ хүүгийн нэвтрэх үнэмлэхийг хураах боломжгүй боллоо. Новш гэж ийм том алдаа гаргачих гэж тэр газар дээрээ хөлөө дэвсэв. Санамсаргүй таарсан энэ хөдөөний жаал үнэхээр бичээсийн авьяастан байж таарах гэж номын эгч бараг галзуурах шахлаа. Аажмаар Цин Шинсуан өнгө айс өөрчлөгдөв. Эхэндээ тэр энгийн байдлаар ярьж байсан бол яриа үргэлжлэх тусам улам хүндэтгэлтэй бүр даруй болж ирлээ. Лиминтэй ярилцахад тэмдэг энергийн бүтэц бичээсийн зарчмын талаар илүү гүн ойлголт өгж өргөжж тэлж байгааг тэр мэдэрч байв. Лиминий өвөрмөц ойлголт гүн мэдлэг түүний өмнө шин хараа нээж өгчээ. Энэ бол үнэхээр их ашигтай мэдрэмж байлаа. Цин Шинсуан өөрийн таамагийг баталж чадлаа. Лимин бол 100 жилд нэг төрөх оц авьяастан. Гэвч түүний цаана бүр том нууц нуугдаж байна.
Түүнд заасан тэр нууц багш нь бичээсийн замд туйлын гүн мэдлэгтэй, эрх мэдлэгтэй их мастер байх ёстой. Хэрв тэр хүнийг өөрийн багштай нь харьцуулбал лаг дүрлзэн асаах нартай зүйрлсэнтэй адил болно. Энэ залуу яг ямар гаралтай юм бол? Цэн Шинсуанд Ли Минь ихэд сонирхол татагдав. Зөвхөн саяын ярианаас өөрөө их ашиг олсон учраас ч биш. Ли Минь өөрөө болон түүний ард байгаа нууц багш Цэн гэр бүлийн хувьд онцгой ач холбогдолтой байж мэднэ. Ингэж бодоод Цэн Шинсуан хэлв. Нөхөр Шаваа, чин хөгжмийн хичээл эхлэх цаг болжээ. Би түр явъя. Өнөөдөр тантай ярилцах үнэхээр сайхан байлаа. Боломжтой бол чин хөгжмийн лекц дууссаны дараа бяцхан Шинсуан таныг их тунгалаг асарт хөнгөн хоолнд урьж байна. Бичээсийн техникийн талаар хамтдаа ярилцмаар байна. Нөхөр Шав зөвшөөрөх болов уу? Цэн Шинсуан дуу зөөлөн уянгалаг бөгөөд ятгах хүчтэй байлаа. Түүний чин сэтгэлийн илэрхийлэл тэнгэрлэг үзэсгэлэнтэй төрх нийлээд ямар ч эр хүн татгалзахад хэцүү. Үнэн дээр Ли Минь ч татгалзмааргүй байв. Цэн Шинсуаны гарал угсаад гайхалтай өөрөө үзэсгэлэнтэйгээс гадна хүнтэй сайхан харьцдаг, бардам зан гаргадгүй ховор бүсгүй байлаа. Ийм охины өмнө муу санаа төрөхийн аргагүй. Гэвч Ли Миний цаг хэтэрхий давчив. 7 гүн ухааны тулааны ордны шалгалт болоход ердөө 3 сар үлдсэн. Энэ хугацаанд тэр бичээсийн техникээр мөнгө олох ёстой. Тэгээд хэрэгтэй юмээ худалдаж авч тэр юм дээрээ бичээс сэлж бясалгалаа аль болох хурдан ахиулах хэрэгтэй. Бүх зүйл нь 7 гүн ухааны тулааны ордонд орохын төлөө. 7 гүн ухааны тулааны ордонд орлооч түүнд хүч хэрэгтэй хэвээр. Тэнд тэр залтай Жуян гарцаагүй түүнийг онилж тулдах боломж хайна. Хэрв хүчээ нэмэгдүүлэхгүй бол тэр Жуяны өрсөлдөгч гэж тооцогдох ч ирэхгүй. Тэгээд өрөвдөлтөөр гიშүүлэх болно. Ли Минь чим хөгжмийн хичээлд үлдэж гоо бүсгүйтэй хооллоод дараа нь өдрийг ярилцаар өнгөрөх сонирхол огт байсангүй. Цаашлаа дахин уулзахаар холбоо тогтооно гэх мэт зүйлс. Цэн Шинсуаны хувьд энэ сайхан сонсогдож болох ч Ли Миний хувьд ямар ч ашиггүй. Учир нь саяны ярианд ашиг олсон хүн нь Цэн Шинсуан байлаа. Харин тэр Ли Минь шин мэдлэг, шин урам өгч чадахгүй. Тиймээс Ли Минь баг зэрэг харамссан ч татгалзав. Уучлаарай. Өнөөдөр надад хийх зүйл байгаа. Би яаралтай буцах хэрэгтэй. Би ойлголоо. Цэн Шинсуан баг зэрэг харамссан өнгөөр хэлв. Түүний хацар үл ялэг улаажээ. Тэр урилга өгөхдөө татгалзуулах магадлалыг огт бодоогүй байлаа. Үнэн дээр Цэн Шинсуан багаасаа хойш өөртөөгөө нас ойролцоо эрэгтэй үнийг хоолнд өрж байсан удаагүй. Харин түүнийг өрж байсан хүмүүсийн тоо бол тоо томшгүй. Тэр бүгдээс татгалзаж ойр татны найзтайгаа хоолдог байв. Өөр хүмүүсийн цаг сэтгэлийг татгалзахад тэр бараг юу ч мэдэрдэггүй байсан. Гэвч энэ удаа татгалцсан хүн өөрөө биш, харин татгалцсан хариу авсан хүн тэр байлаа. Тэгээд тэр анх удаа татгалцсан хариу авсан мэдрэмж хэр гашуун байдгийг ойлгов. Яг л өөрт нь шудраг бус зүйл тохиолдсон мэт санагдав. Эцсийн эц тэр том язгууртан гэр бүлээс гаралтайч зүрхнийхээ гүнд ердөө 15 таа охин хэвээр байлаа. Ли Миний хариуг сонсоод номын ихчийн толгой баг зэрэг ажиллагаа болов. Тэр бараг Ли Минь рүү гүйж очиод алгадах шахав. Түүний толгойд ганцхан бодол эргэлдэнэ. Энэ залуу Цэн Шинсуаны урилгыг үнэхээр татгалцчихлаа гэж үү? Тэнгэр минь, ийм зүйл энэ сайхан ертөнцид байж болох уу? Тэр үнэхээр эр хүн мөн үү?